Хөрсөн хамгааллын нийт төлөвлөлтийг зохион байгуулж байна. Өдөрлөг төрийн бодлого Өөр байдлаар танаа. Манай энэ хаягн дээр байгаа техникийн импортын хоёрт Жилбэрийн 4 сарын 27-ны бүх хамгаалалт өдрийн зарсан бодлого арчин ажлын албанаас охид заддаг бүтээгдэхүүн. Тэгээ манайхан миний шивтонууд яг ийм энэ найдын бүтээгдэхүүн зардаг газар юм байна. Энд байгаа юм байна гэдэг. Яг энэ Монгол хийгээд үүсэлт нь үнэхээр хийж чадахгүй байгаамаа. Өнөөдөр энэ манай нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Бацах цанаачлаад энэ өдөрлөгийг зохион байгуулж байна. Бид энэ өдөрлөгөөр хамгийн гол нь хөрсний бохирдол гэдэг бол чимээгүй дайн болчихжээ. Бид мэдхгүйгээр явж байна. Тэр юу их Улаанбаатар хотод өнөөдөр нийтдээ 100 гаруй мянган бийц газар байна. Гэр хорооллын. Дээр нэмэлт 100 гаруй мянган бохирын цооног байна. Энийний бохирдол нь хөрсөөрөө дамжаад үндсэндээ уух хундны ус, агаар амьсгал, эрүүл ахуйд нөхөр аимшигын байдал нөлөөлчихжээ. Жил бүр нийслэлийн төсвөөс бид энэ гэр хорооллын 100 мянган бохирын цооног 100 мянган гэр хороолны 10 хүрэхгүй хувьд нь улс нийслэлийн төсвөөс ариут туслахыг хийж байна. Үнэхээр цаатан хүрэлж чадахгүй байна. Өнөөдрийн гол удирдлагын юм бол иргэд өөрсдөө хөрөнгө гаргаад одоо бидний энд одоо хутлах цэгүүдийг болцоог нь одоо дүүргүүд өгч байна. Тэр амьд бактери гэдэг худалдаж яваад өөрийнхөө бийц газар бохирын цооног ноолоо одоо ингээ ариутгаач. Ингүүл та өнөөдөр энэ хөрсний бохирдлоод тодорхой үнэтэй хоньмор оруулж байна. Та эрүүл орчинд одоо амьдрах ийм одоо Монгол улсын иргэний үүргээ биелүүлж байна гэдэг үүднээс бидний төр, хувийн хвшил, аж ахуйн байгууллагууд иргэдийн оролцоотойгоор хөрсөн хамгаалах хэмийг бүх нийтийн хэмжээнд хэрэглэе, ажиллая. Тэгээс одоо хөрсний бохирдгаар нэг хотын захиргаа юм уу? Эсвэл дүүргийн энэ чиглэлийн байгууллага иргэдийн ажил мэтэр ойлгодог. Энэ бол гэр хорооллын иргэн бүрийн нийслэлийн иргэн бүрийн ажил юм а гэдэг үүднээс бид нар энийг хандуулж байгаа. За хоёр дахь нь бид нар энийг бүх нийтийн анхаарлын түвшинд тавьснараа төр засгийн одоо шийдвэр гаргадаг, бодлого гаргадаг улсуудад бид нар бас энэ цалын одоо хууль эрхцэн хэмжээнд өөрчлөлт оруулах, нэмж бий болгох, хариуцлагын тогтолцоо бий болгох чиглэлүүдээр өгөхгүй болвол үнэхээр одоо Улаанбаатар хот бол бас хөрсний бохирдол, агаарын бохирдол ийм хэмжээнд бол үндсэндээ гамшигын хэмжээний байдал хүрчээд байна гэдэг харуулах хэрэгтэй. Амьд бактери хэрэг одоо юу? Амьд бактери гэдэг бол одоо гэр хорооллын одоо бохир шүү дээ. Бохир гонтон цооног нь ядагсан дотор өөрөө анаэробны орчин үүсгээд түүний шимэл гадагш гарах үнээр халдвар насгад дарж аль тэр ариутдаг юм бодис байгаа. Энийг одоо манай бизнесийн байгууллагууд одоо өөртөө авцраад тэгээ бид нар тэрийг дэмжиж тэрийг одоо ялангуяа бидний одоо гэр хорооллын 8 нэрийн барааны дэлгүүрүүдэд сонголтын зааж өгöd. Тэнд боломжийн үнээр худалдаж авах нөхцөлийн бүрдүүлээд тэгээ тэр нэргэн хүн түүнийг ойлгоод тэрийг өөрийнхөө жорлон хэрэглэн үр дүнтэй юм байна. Юм бүгд төр засгаас хараадах боломж олгосоо байхгүй. Эргэн та өөрөө одоо энэ амьдарч байгаа орчиндөө тэр хэрэглэж байгаа бохирын цооног тэр бийц газартаа өөрөө хөрөнгө гаргаад өөрөө энийг хэрэглэх нь бол илүү үр дүнтэй таны үүрэг шүү гэдэг харуулсан. Ингэж чадвал бид нар жил нэг 10 орчим хувийн одоо төсвийн мөнгөөр гаргаад ариутгаас илүүтэй тэр 100 гаруй мянган одоо бийц газар 100 гаруй мянган цооногийг иргэн хүн өөрийнхөө жорлон цооногоо ижигт бид нар нэг жил 100 гаруй мянган бохирын хөрсний асуудал бодтой шийдэх ийм хамгийн том боломж энэ байгаа. Ийм л үү. Төвийн 6 дөрөвт даваад үзэхэд 202 мянган өрх байна. Тэгэхээр хоёр айл дундаа байна гэж үзэхэд 100 гаруй мянган нөхөн жорлоо. Тэгэхээр шууд хөрсөндөө энэ бохироо шингээж байгаа явдал бол бид нар эргээд амьсгалж байгаа агаар, амьдарч байгаа хөрс мөн одоо гүний одоо бид нар цэвэр усныхаа нөөцөнд бол маш одоо аюул учруулж байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө жилийн 4 улиралд явж байгаа процесс. Тийм учраас сүүлийн үед бид нар эрдэм шинжилгээний байгууллагуудынхаа түшиглээд ялангуяа шинжилх ухааны академи за мөн одоо эрүүл ахуйн хамгийн гол үзүүлэлтүүдийг бий болгож байгаа энэ
хамгаалж байгаа энэ байгууллагуудтайгаа хамтарч өнөөдрийн үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуйн нэгжүүд бол ерөөсөө л энэ инновац шингэсэн яаж одоо энэ хөрсөө хамгаалах уу, яаж энэ бохирдлыг одоо байгальдаа хаяхгүй байх уу гэдэг тал дээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд иргэд за мөн одоо төрийн байгууллагуудыг оролцуулж байгаа. Бүх нийтийн анхаарлын төвд төр засгийн бодлогын шийдвэрийн төвд нийслэлийн агаар ус хөрсний бохирдлого гамшигын төвшөнд хүрсэн гэж. Энэхүү хөтөлбөр хөрс хамгаалал хөрсний бохирдлоос бацаг таныг тайзнаа өрн залъя. Мөн нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга даваа сүрэн таныг ган төмөр таныг микрофоны өмнөр залъя. 27 өдрийг Улаанбаатар хотын хэмжээнд